За энэхүү хичээлээр хэрэглэгчийн функцийн талаар авч үзье. За хэрэглэгчийн функцийг зохиохдоо тухайн програм зохиогч өөрийнхөө бодлогод нийцүүлэн зохиогч ашиглах боломжтой байдаг. За функцийг бол дотор нь болохоор стандарт хэрэглэгчийн гэж хоёр ангилаад байгаа. За стандарт хэрэглэгчийн стандарт функц нь болохоор одоо толгой файл зарлаж өгдөг, H өртгөлтэй файлд хадгалагддаг бүх төрлийн функцүүд. Жишээ нь матцэг H толгой файлд хадгалагддаг SQRT гэдэг квадрат язгуур гаргадаг функц те. За жишээ нь 4 гэх юм бол 2 гэдэг шиг. За SQRT 4 гэх юм бол үр дүн нь 2. Ийм функц байдаг. За энэ функцтэй төстэй функцүүдийг болохоор стандарт функцүүд гэдэг. За жишээ нь хэвлэх функц, scanf функц, printf функц гэдэг стандарт. За харин хэрэглэгчийн функцийг програм зохиогч өөрөө заавал зохиож ашиглах шаардлагатай. За функц нь програмд олон дахин давтагдсан үйлдэлүүдийг болохоор нэгтгэхэд нэг функц байдлаар болгож байгаа тухайн нэрээр нь хандаад дуудаад ашиглаад байх боломжтой байдаг. За жишээ нь одоо 2 оронтой тоон, 3 оронтой тоонуудын дотроос палиндром тоонуудыг шалгач гэдэг юм уу те. За 3 оронтой бүх тоог аваад цифруудын нийлбэрийг аваад шалгаж яхаар за палиндром өгсөн тооны палиндромыг шалгадаг функц зохиогоол тэгэл 3 оронтой тоон дээр шалгаа явуулчихна. 3 оронтой тооны хамгийн ихний тоо бол 100 дээр палиндром функцээ шалгаал мөн байх юм бол гаргадаг ч юм уу үйлдэлээ хийгээд явчихна. За ингэж тэр палиндром зохиох үйлдэлийг болохоор нэг үйлдэл болгоод түүнийх нь нэрээр нь дуудаж ашиглах тийм боломжтой байдгаараа хэрэглэгчийн функц бол маш давуу талтай. За бичигт хэлбэр нь дараах байдлаар бичигдэнэ. За функцийн буцах утгыг төрөл. Тэгээ функцийн нэр. За энэ функцийн нэр нь болохоор дурын идентификатор байна. За сум, хариу, дундаж, SQR юу гэдэг. За C-ний нөөц үгээс бусад бүх төрлийн нэрүүд байж болно. За параметрууд гэхээр функцэнд ашиглах параметрууд. За энийг болохоор зарим сургуучдгаар болохоор аргумент гэж яриад байгаа. За функц маань аргументгүй байж болно. За мөн бас хэд хэдэн аргументтэй байж болдог. За функцийн бие хэсэг маань эхлэл төгсгөлийн хаалт дотор хийгдэнэ. За хийгдэх үйлдэлүүд маань цэг таслаар тусгарлаад яг програмтай ажиллах. За тэгэд нэг ялгаатай зүйл нь return функцээр буцаах утгыг зааж өгнө. Return оператор. Энэ буцаах утга хаана очих вэ гэхээр функцийн нэрэнд буцаагдаж очдог. За ийм ерөнхий хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл функцийг did програм гэж ярьдаг. Did програм. Програмын аль нэг хэсэгт нь хийж өгөөд түүнийг нэрээр нь дуудаад ашиглаад явах боломжтой. Бяцхан програм. За жишээ нь 2 тооны нийлбэр болдог сум нэртэй функц зохиож ашиглая. За энэ програмтай танилцъя. За буцаах утгын төрөл нь int байна. Нэр нь болохоор сум байна. Аргумент буюу параметр нь int a, int b. 2 тооны нийлбэрийг 2 тоо ашиглах гэж байгаа учраас тэр 2 тооныхоо тоогоо аргумент байдлаар оруулж өгсөн. За эхлэлийн хэсэгт за R гэсэн хувьсгчийг зарласан байна. Энэ хувьсгч маань болохоор AB2-ын нийлбэрийг оноож өгөх хувьсгч. За тэгээд return функцээр R-ыгаа сум гэсэн нэрэндээ буцаагаад өгч. За дараа нь үндсэн функц маань эндээс эхэлж байна. Үндсэн функцийн өмнө энд хийж байгаа үйлдэл бол манай хэрэглэгчийн зохиосон функц. За үндсэн функц маань эндээс эхлээд Z гэсэн хувьсгчийг зарлаад
буцаах утгын төрөл бүхэл утга сум функц маань буцааж байгаа учраас ямар нэгэн z-д утга буцааж оноож өгч болно гэсэн. Тэгээд сумд 13 гэсэн хоёр аргумент оруулж гэсэн байна. 10 нь болохоор харгалзсан A-д очино. За 3 нь болохоор харгалзсан B-д очиод AB-ийн нийлбэрийг R-д оноож өгөөд R нь сум гэсэн нэрэндээ очиод тэр нийлбэрийг Z-д төгнө. За дараа энгийн хэвлэх үйлдэлээр яах нь вэ? Z үр дүнгээ хэвлэнэ. За энэ бол үр дүн бол энд гарна. За энд А 13-2-ыг гараас оруулж өгөх боломжтой. 13-2-ыг гараас scanf функцээр оруулж өгөх боломжтой. За энэ програмтай танилцъя. За буцаах утгын төрлийн нэр маань байж сум эхний аргумент, хоёр дахь аргумент. За тэр хоёрын нийлбэрийг R-т оноож өгөөд R-ыг буцаачиж. За энэ бол ерөнхийдөө нэг програмын бий вэ, жижиг програм. За дараа нь манай функц маань за энд ийм төрлийн утга буцаац байна. Энд ийм төрлийн аваа хийчих болно. Main функц маань болохоор ийм төрлийн утга ямар нэгэн байдлаар утга буцааж үр дүн гаргадаг. Тэрийг бол бичихгүй байж болдог. За дараа нь сум функц маань AB гэсэн 13 гэсэн AB-д харгалзах аргументуудыг нэмээд Z оноогоо Z-ийг хэвлэж байна. За нийлбэр 13. За тухайн програмыг өөрчлөөд за гараас scanf функцээр хоёр тоо оруулъя. За тэр тоо нь mn гэсэн. За энэ mn гэсэн хоёр тоог зарлж бүхэл тоо зарлж өгөөд энд m за ингээд яах нь вэ? mn хоёрыг хийсний дараа нийлбэрийг бодоод гаргана. За шалгаад үзье. За гараас scanf функц нь ажиллаад тоогоо оруулагч 78 за яваад 2 нийлбэр 80 байна гэд. Ийм байдлаар зохиож ашиглах боломжтой. За доор өгсөн дасгалыг та өөрсдөө хийж үзээрэй. За C-нд утга буцаах болон утга буцаахгүй гэсэн хоёр төрлийн функц байдаг. За утга буцаах функцийг бид сая ярьлаа. Буцаах утгын төрлийг өмнө нь заавал бичиж өгөөд ашиглаад явах боломжтой. За утга буцаадгүй төрлийн өмнө нь болохоор void гэсэн үгийг бичиж ашигладаг. Void буцаахгүй гэсэн үг, хоосон гэсэн. За энэ void гэсэн функц нь болохоор basic хэлний did програм Pascal-ны процедуртай ерөөдөө төстэй гэсэн үг. За тэгтээ тэр хоёрыг заавал мэдсэн байх шаардлага бол байхгүй. За жишээ нь өмнөх бодлогыг болохоор void төрлийн функц зохиож бодъё. За энэ програм болохоор одоо ийм төрлийн утга буцааж исэн бол одоо void буюу утга буцаахгүй AB2-ын нийлбэрийг бодоод нийлбэрийн did програм дотор буюу функцэн дотор хэвлээ явуулна. За энд утга буцаахгүй учраас энэ функцийг ямар нэгэн z ч юм уу оноож өгч болохгүй. Ийм үйлдэл бол хийгдэхгүй гэсэн үг. Хийгдэхгүй. За энэ програмтай танилцъя. За 23 гээд энэ хоёрын нийлбэрийг гаргаад ирж байна. Энд хэвлээд. Энд өгж энэ сум функц маань юу руугаа шилжээд нийлбэрүүдээ шууд хэвлчихэж байгаа. Утга буцаагаад ашиглах шаардлага. За өмнөх бодлогоос эдгээр зүйлүүдийг копидж оруулж ирээд энд тавиад за энд болохоор энэ хоёрыг
утга буцаахгүй учраас ингээд л ашиглах боломжтой гэсэн үг тий. За ингээд ажиллуулад үзье. За 100 зааваад 200 гэхээр нийлбэр 300 гэдэг. Энэ бол утга буцаадгүй функц. За ийм байдлаар бол void төрлийн функцийг зохиож ашиглаж болдог. За дараах дасгалыг болохоор void төрөлтэй функц байдлаар зохиож ажиллаарай. За өгөгдсөн тооны оронгийн тоог буцаах функц бүхий програм бич. Оронгийн тоог буцаах функц зохиогоод түүн дээрээ тулгуурлаад програм бичнэ. За энд ийм төрлийн оронгийн тоо гэхээр тэдэн оронтой гэд бүхэл тоо буцаах нь. За нэр нь болохоор орон гэсэн. За өгөгдсөн тоо буюу аргумент нь int n гэсэн тоо байна. За давталт маань цикл ашиглаж байна. Өөрөөр хэлбэл оронгийн тоог бол ингэж болоод байгаа. Тухайн тоогоо 10-т үлдэх бүхлээр хуваагаал тэр хичнээн үйлдэл хийж түүнийг тоолоо явуучих. Энэ тэг болох юм бол одоо өөрөөр хэлбэл энэ нөхцөл шалгаж байгаа үйлдэлийг би дэлгэрүүлээд бичих юм бол ийм бичлэг байгаа л т. Би хураангуулад ингэ бичсэн ба. Тэгээс ялгаатай байх юм бол давталтай тэг байх юм бол давталт дуусна. За тэгээд энд хичнээн ширхэг 10-т хуваах үйлдэл хийгдэж байна. Түүнийг нь тоолоод буцаагаад өгч байгаа. За жишээ нь 123 гэх юм бол бүглээр 10-т хуваалаа 12. Нэг удаа үйлдэл хийлээ. Дараа нь 12-ыг буцаагаад энд нь оноогдчихээр 12 болчихно. 10-т хуваалаа 1 үйлдэл хийлээ. Нэгийг 10-т хуваалаа бүглээр хуваалаа тэг 1 үйлдэл хийлээ. Энэ маань тэг болсон учраас нийт хичнээн ширхэг үйлдэл хийж 3 ширхэг. Ингээд 123 маань 3 оронтой юм аа гэд. Ингэж олж байгаа үйлдэл алгоритм байна, програм. За тэгвэл энэ програм маань ажиллаад орон гэсэн функцтэй оронгийн тоог нь буцаагаад өгч. За тэгвэл энэ 1012 гэсэн тооны орон маань z оноогдож өгөөд хэвлэхэд 4 оронтой. За мөн scanner функцээр n гэсэн тоог оруулж өгөөд түүний хэдэн ч оронтой тоог оруулж өгөөд оронгийн нь бол олох боломжтой. За үзье. За энэ баг зэрэг алдаа байна. За энд бол ижлэхэн үр дүн өгнө гэсэн 4. За scanner функц бичиж явчих дөө. N гэсэн тоо оруулж өглөө. За тавьж өгнө. Энд N. За 3 нэг рүү хатгалчих. За 3 оронтой гэж гарч ирж байна. 3 оронтой тоо байна гэж гарч ирээд байна. За энэ нөхцөлийг бүр дэлгэрэнгүй биччихье. За энд алдаа байх шиг байна. Энэ бол тгээс эхэлж байгаа. Заавал анхны утгыг зарлж өгөхгүй бол. За одоо гарч ирж байгаа шиг байна. Зөв. За хичнээн оронтой тоо оруулсан. Гарч ирж 2 оронтой тоо. Эний оронд л тоо оруулаад байгаа тийм. За энд алдаа байна. Энийг сайн анхаарч ийм алдаануудыг сайн залруулж явахгүй бол 6 оронтой тоо. Энэ бол яах нь ийм хураангуй нөхцөл байж болох нэ. Нэг гэх юм бол 1 оронтой тоо. За дараагийн жишээ. За энд өгсөн тооны цифруудын нийлбэрийг олох функц бүхий програм бичээрэй гэж. За энд бол ганц 2 л үйлдэл нэмэгдэж хийгдэнэ. За тэр тоог бол хойноос нь нэгээр хорогдуулаад багасгаад байна. Тэгэхдээ нийлбэр болох S дээрээ за эхлээд хийгдэх юм байна те. S дээрээ S нь тгээс эхэлнэ. N гэсэн тоогоо 10-т үлдэгдэлтэй хуваагаад нэмээд байх. Төгсгөлийн орныг аваад нэмээд байна гэсэн. Тэгэл төгсгөлийн орныг авсан бол түүнийг нь 10-т бүхлээр хуваахаар төгсгөлийн орныг хасчихна. Дараа нь тэр түүнийхээ төгсгөлийн орныг дахиж аваад нэмэнэ. Хэмжил одоо энэ үйлдэл бол хэрэглэхгүй болж байна. Энэ үйлдэлийн дараа S-ийг буцаахад S маань оронгийн нийлбэр болдог байдлаар өөрчлөгдөж байна гэсэн үг. За өгөгдсөн тоог анхны тоо мөн хэсгийг шалгадаг функц бүхий програм бич. За энэ бодлого маань өгсөн тоог анхны тоо мөн хэсгийг шалгадаг функц зохиож програмда ашиглаа гэж. За утга буцаах нь энэ цэцэрлээ.
За тэгээд ах гэсэн нэртэй m гэсэн тоог оруулж өгч чинь аргументтэй. За анхны тоог бид шалгадаг програмыг бол бичижсэн. Тэр програм бол дид програм буюу функц болгоход бол маш амархан бол. Маш амархан байдаг. За тэгээд анхны тоог олдог цикл маань энд хийгдэнэ. За тэгээд хэрв энэ нөхцөл биелж явах юм бол анхны тоо гэж хэвлэжсэн те. Энд арай нэг өөр жишээлт хийгдсэн байна. За тэгээд m хүртэл k нэгээс эхлээд m хүртэл. Гэхдээ m өөрөө орохгүйгээр нэг нэгээр нэмэгдээд явах нь. Тэгж явхад m-ийг k туугаад k маань m-ийн хуваагч болж гинүү гэдгийг шалгана. Болж явах юм бол хуваагчаа тоолоо явчихна. Тэр хуваагч нь нэгтэй тэнцүү байх юм бол анхны тоо гэдэг. Өөрөөр хэлбэл анхны тоо гэдэг маань өөртөө болон нэгд хуваагддаг хоёрхан хуваагчтай тоог анхны тоо гэдэг. Энд яагаад хоёр хуваагч нь хоёртой тэнцүү биш юм бэ? Хоёртой тэнцүүг шалгахгүй байгаа юм бэ гэхээр m маань өөрөө ороогүй байгаа учраас нэг хуваагч байна. M-ээс гадна нэг хуваагч байна. M бол өөрөө нэг хуваагч байх нь бол тодорхой. Гэхдээ M-ээс гадна нэг хуваагч байх юм бол тэр анхны тоо шалгадаг. За тэгээд C хэлний нөхцөл шалгах үйлдэл маань харьцааны үйлдэлийг харьцааны 6 үйлдэлийг агуулсан илэрхийлэл байдаг гэсэн. За тэр илэрхийлэл маань энд байж байна. E буюу хуваагч нь нэгтэй тэнцүү байх юм бол эрдүүрэн гэдэг функц маань анх гэсэн утганд эрдүүрэн гэдэг оператор маань анх гэсэн функцэд утга буцааж өгнө. Өөрөөр хэлбэл энэ нөхцөл биелж байх юм бол нэг гэсэн утга буцаана, биелэхгүй бол тэг гэсэн утга буцаана гэдэг тийм. Ингээл утгаа буцаачна. Энд өөрөөр хэлбэл нөхцөл шалгах үйлдэл маань яваад байгаа гэсэн үг. За m тоо бол анхны тоо байх юм бол анх гэсэн функц маань нэг гэсэн утгатай болчихно. За анхны тоо биш байх юм бол m анхны тоо биш байх юм бол анх гэдэг функц маань тэг гэсэн утгатай болчихно. За тэгээд функцэндээ бол ингэж ашиглаж байгаа. Хэрв анх гэдэг функц маань ингэсэн үг л дээ те. Анх гэдэг функц маань z-ийг z гэсэн тоог оруулж өгөөд энэ маань ялгаатай гэсэн үг те. Тэгээс ялгаатай байх юм бол анхны тоо. За энэ тэгээс ялгаатай үйлдэлийг зөвхөн ингээд товчлоод хийгдэж байгаа гэсэн үг. За тэгээд эсрэг тохиолдолд анхны тоо биш гэдэг нь бол тодорхой байна. За энд ашигласан байна. За ажиллуулад үзье. За энд зай тавьчихжээ. За 5 бол анхны тоо гэдэг. За сканер пунктээр дурын гараас оруулсан тоог анхны тоо мөн эсгийг шалгадаг функц болгож болно. Дурын гараас оруулсан s тоо гэж. Энд s маань бүхэл тоо. Тэгээд энэ үйлдэл маань хийхдэггүйгээр s хийгдээд одоо s-ийг яах нь анхны тоо s-ийг шалгаад хэвлээд. За энд анхны тоо мөн биш гэдгийг гаргадаг энэ формат яах. За тэгээ ажиллуулад үзье. 5-ыг оруулахаар анхны тоо 6-ыг оруулахаар анхны тоо биш. 97-ыг оруулахаар анхны тоо 21-ийг оруулахаар анхны тоо биш гэд. За амжилттай хэвлэж байгаа учраас давталтын дундаа энэ функцийг ашиглах явдал бол хамгийн тохиромжтой юм. Өөрөөр хэлбэл давталтын дунд л эндгээр үйлдэлүүдийг шалгах гэдэг учраас функц болгоод давталтын дундаа энэ функцийг шалгахын тулд хэрэглэгчийн функц зохиогоод байгаа гол зорилго маань тэр шүү дээ. Тийм учраас одоо 1-ээс 10 хүртэлх гараас оруулсан s тоо хүртэлх тоонуудын доороос анхны тоонуудыг хэвлэх програм болгоод өөрчлөе. За for давталт буюу параметр давталтаа ашиглаж явахд болно. За тоолуур маань за ямар нэгэн z байна. Z маань 1-ээс эхлээд s хүртэл нэг алхамтайгаар давтана. За ингэж явах явцад
энд үйлдэлүүд хийгдээ явна. За Z-ийг анхнытой байх юм бол тухайн Z-ийг хэвлэнэ. За эсрэг тохиолдолд ямар нэгэн үйлдэл хийгдэх. Өөрөөр хэлбэл энд if операторын гүйц тус хэлбэр маань хийгдэж байна л гэсэн үг. За Z маань юу вэ? За энд зарлж өгөн те. Z. За 10 гэх юм бол 10 хүртэлх анхны тоонуудыг 2, 3, 5, 7 гэт гаргаж ирж чадж байгаа биз? За шалгаад 100 гэх юм бол 100 хүртэлх анхны тоонуудыг. За 2, 3, 5, 6 гээд 97 хүртэл. Гэх мэт. За энэ бодлогон дээр брейк операторыг ашиглаад энэ бодлогыг өөрчилж үзье л да. Өөрөөр хэлбэл эхний n ширхэг анхны тоог хэвлээ гэх юм бол за n гараас оруулаад өгчнө. За энэ. За тэгээд энд анхны тоо байх юм бол хэвлээд за энэ Z маань анхны тоо байх юм бол за би энд нэг юу нэмсэн бэ гэхээр энд болохоор хичнээн хүртэл байж болно. Өөрөөр хэлбэл энэ хүртэл n-ийг маш том өгөх юм бол энэ хүртэл шалганаа л гэсэн үг. Энийг нэлээд томоор өгч гээд болно. N-ийг багаар өгөөд энд нь тасалчих учраас энд. За тэгээд энэ нөхцөл биелэж явах юм бол тухайн анхны тоо болох Z-ийг гаргаад дахиад нэг тоолбор ашиглана. За тэхийн тулд энэ бүлэглэх операторыг тоолбор болох Z-с нэгээр нэмэгдүүлчих. За энэ дээр болохоор S маань тэгтээ тэнцүү тэг гэсэн үг таа. За нөхцөл шалгалаа хэрв гараас оруулсан энэ Z-тэй S-тэй тэнцүү байх юм бол брейк оператор хэрэгжинэ гэсэн үг. За тэгээ ажиллуулад үзье. За 3 гэхээр эхний 3 ширхэг анхны тоо хэвлэж байна. 2, 3, 5. За 20 гэхээр эхний 20 ширхэг анхны тоо хэвлэж байна. За энд 100000 гэж зарласан байна. Энд 100000 хүртэл анхны дотор бол тэдэн ширхэг анхны тоо хэвлэж болно. Энэ хамгийн их анхны тоо бол 71 гэж гарч ирж байна. 20 гэхэд энэ маань яг нь 100000 хүртлээ бол хамгийн их анхны тоо бол 100000-ын дотор бол гаргаж ирнэ. За бүр болохгүй бол та бүхэн одоо энэ лонгийн төрлийг лонгийн дээр зарлж агаад энийг нэлээд томор өгөөд програма нэлээд том цар хүрээтэй хийж болно гэсэн үг. За дараах дасгал ажлыг бас гүйцэтгэж ажиллаарай. Нэг програмыг хичнээн өөрчилж өөр үр дүн гаргах боломжтой гэдгийг би бол сайн харууллаа. Та бүхэн ч гэсэн энэ програмыг өөрчлөөд маш олон үр дүн гаргаад тэр үр дүнгээ шинжилээд өөрөө тооны машин ашиглаж ч юм уу бусад Excel програмуудыг ашиглаад үр дүнгээ шалгаад програмда үнэмшээд тийм байдал үзүүлснээр програм бичих ажиллагаанд суралцсанаа. За дараах дадлага ажлуудыг хийж гүйцэтгээд асуух зүйл байвал холбогдож асууж болно.